Сууд нь хаалга нэг дэм машинаа зогсоо. Яриад байгаа юм. Юу яриад байгаа юм? Бид хоёрыг буудаг. Бид хоёрыг буудаг. Яагаад бид хоёр бууд? Дугаалаа мөгчмэн. Энэ яг бүхэлдээ яг кино болоод юу хэлж байгаа гэдэг нь бас нэг мессеж тий. Тэгээд тэрэн дотор одоогийн дүр яг юу хэлж байгаа юм бэ гэдэг нь бас айгүй чухал. Триллер, акшн төрлийн кинонд бас анх удаага ингэж тоглож үзлээ. За хоцхгүй бол болохгүй гэдэг. За тэгээ юм алдчих. Дараа чи юм яах вэ гэдэг асуудлаас болоод ойр төрнийхөө бүх хүмүүсийг зайлшилна. Эцэг чи харин хожигдоод ирэх юм бол би чамд дахиж нүүр өгөхгүй, дахиж би чамд ямар ч юм зээлэхгүй ойлгов уу? Энэ дээр илүү бас нөгөө нэг илүү залтай гэдэг юм уу те харгис гэдэг талаас илүү залтай тийм дүр одоо гарч ирсэн болов уу гэж. Их нэртэй болсон Монгол хүн гэхдээ эцэд маш олон жил ажиллаж байгаа тийм л хүн. 对，我的角色就是他是一个坏人嘛，他最后应该还是要这个我们做人不要做这样的人。对，其实我们要表达的就是你不要做这样的人，要告诉别人我们不能做这样的人，我们要做一个好人。第一次合作得需要磨合吧，大概有20遍这样吧。还有就是我的搭档很敬业。Яг тэр ихнэрээ алдаад ямар мэдрэмж филм гаргадیں۔ гэдэг юм би тэр нөгөө нэг хятадын одоо манай хүний 8-ын толгойлогч гэдэг ахтай ийм дөрвийн хувьд маш их ярилцсан. Гүй би бүр ингэ нараа энэ арай дөөкийг харалтаа ямар аа. Тэгвэл чи бараа. Би хөдөө яваад байгаа юм шүү дээ уучлаарай. Ганцхан гоё гэсэн дээр ганхан байж. Харах чамд их хобгүй шаардлагагүй орчихоор байна. 为什么要做这个事情？那他做了多少年？他挣了多少钱？他害了多少人？那未来他的下场是什么？ Өөр орны хүмүүсийг наймаалцсан гэдэг нь намайг амар эмзэглүүлж ирсэн. Тэгээд найзуудтай бас баяр хүргэе.